Шинжлэл бол сэтгэл гарган хийх ажил юм. Шинжлэлийн засгийн газар. Ажилтай, орлоготой Монгол хүн мөрийн хөтөлбөрийг 2012 оны сонгуулиар ардчилсан нам дэвшүүлэн тавьсан. Өнгөрсөн 20 гаруй жил үе үеийн засгийн газрууд тэтгэмж өгнө, сая төгрөг өгнө, сая 500 мянган төгрөг өгнө хэмээн бэлэн мөнгөний амлалтаар иргэдийн итгэлийг хүлээж байсан. Үүний хариуд эдийн засгаа туйлдуулан эрх дураараа их олон хүмүүсийг бие ямар амьдрах нөхцөл рүү түлхсэн. Иргэдийг ялангуяа залуучуудыг жаахан хөдөлмөрлөө тэмүүлээ, юм хий бүтээ, ажил хий гэсэн ирмэлзэл байх юм бол битгий ажлыг гол өгчүүл ахмадууд ярьдаг ш. Ажил хүний голохоос хүн ажлыг голохгүй. Тийм учраас өөрөө чадвартай бол тэгээ хөдөлмөрд ажил. Харин шинжлэлийн засгийн газар хөдөлж чадж байгаа хүн бүрийг ажилтай орлоготой болгоно гэж зорьсон юм. Тиймээс эргэн та хөдөлмөрлөх шаардлагатай болж байна. Одоо айлын болгон амарлаж суух юм бэ хөдөлмөрлцгөө илгээдэг энэ л зорилгыг төвшүүл тавьсан. Ард иргэд маань энэ саналыг бас хүлээж авч бид энэний дагуу ажилтай орлоготой Монгол хөтөлбөрийг төвшүүлэн тавьсан. Тэгээд төвшүүлсэн хөтөлбөрөөр хэрэгжүүлэхийн тулд энэ хөтөлбөрийн яамыг тусгаарлан байгуулсан. Юугаар хуучин нийгмийн хамгаалалт хөтөлбөрийн яам гэдээ байж байгаа. Үндсэндээ 90% нь бол халамжийн үйлчилгээ, за нэг 5-9% нь бол хөдөлмөрийн чиглэлийн үйл ажиллагаанууд явуулж байсан. Тэгээд тусдан салгахтаа бол зөвхөн одоо нэг яам байлгахын тулд бус ажилтай хүн байлгахын тулд бий болгож мэргэжлийн боловсролын байгууллагын 80 гаруй мэргэжил сургалтын одоо байгууллага политехник коллежууд байж байна. Энийг боловсролын яамнаас салгаж хөдөлмөрийн яам руу жижиг дунд үйлдвэрлэлийн газар, жижиг дунд үйлдвэрлэлийн сан гэд Монгол улстай бас нэг 5-6 орох хэмжээний банкны ийм хөрөнгийг хөдөлмөрийн салбартаа өгөөд хажууд нь цаашдаа та нар шинжлэх ухааны үндэслэлтэйгээр бас судалгаа, шинжилгээ хийгээд хөдөлмөрийн судалгааны институт байгуулад ингээд хуучин байсан бүтцүүдийн одоо хөдөлмөртэй холбоотой бүтцүүдийг нийлүүлээд өгсөн учраас хөдөлмөрийн яам бол бас бодлого нь байж, засгийн газрын шийдвэр нь байж, хөрөнгө хүч бололцоонууд байж, энэ дээр тулгуурлаад ард иргэдийнхээ дунд ажилтай орлоготой байхын асуудлын бол бас бодиттой үр дүнд хүрчих энэ нөхцөл байдлыг бол бүрдүүлсэн гэж ойлгож байгаа. За дээрээс нь нийгмийн хөдөлмөр нийгмийн 3 талд түншлэл гэдээ байдаг. Энэ үйлдвэрчний нэвлэлийн нэгдсэн холбоо, ажил олгогч эзэдийн нэгдсэн холбоотойгоо хамтраад энэ түншлэлийн асуудлыг хөдөлмөрийн сайд хариуцдаг. Тэгээ энэ бол аль аль нь бол ажилтай байлгах, тэдний эрх ашгийг хамгаалах, авсан цалиндаа амьдралнаас хүрэлцээтэй байх асуудал. За тэгээд одоо өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний тогтвортой байснаар хүмүүсийн ажил амьдрал бас нэг одоо боловцооны түвшиндээ явах энэ чиглэлээр л өнгөрсөн жилүүдэд анхаарлаа хандуулж бид нар ажилласан. За энэ ажлын үр дүнгээр бол нэг одоогийн байдлаар урьдчилсан дүнгээр 9 сарын 1-ний байдлаар 35 мянган хүн байнгын ажлын байртай болсон байна. За энэ дээр нэмэгдээд нөгөө эздүүд албан болон албан бус хөдөлмөр эхэлж байгаа улсуудаа нэмэх юм бол манай сая өчигдөр болсон хөдөлмөрийн салбарын чуулган дээр эзэдийн нэгдсэн холбооны даргын тавьсан илтгэл дотор бол бас нэг 73 мянга руу орчлоо гэсэн бас ийм сайхан мэдээ өгч байна. Зүгээр яг албан одоо тоон бол 35 мянга. Энэгээр аваад үзвэл өнгөрсөн мөн үедээ харьцуулахад бол нэг 10 мянган ажилтныг одоо банкны одоо ажлын байрыг бий болгосон ийм одоо зүйлтэй байна. Үүнээс гадна манай улс гаднаас их хэмжээний ажиллах хүч оруулж ирэн хамгийн их цалин урамшууллыг өгдөг байсан бол энэ байдлыг хаалх бодлогыг өнгөрсөн хугацаанд хөдөлмөрийн яам баримталж ирлээ. Ингэснээр гаднаас орж ирэх ажиллагчдын хувийг 25 орчим хувиар бууруулж, Монгол залуусын ажиллах ажлын байрны тоог 25 хувиар нэмж чаджээ. Мөн гадагш ажил хийлгэхээр хөдөлмөрийн насны залуусаа илгээдэг, гэр бүл салалтыг дэмжиж байгаа юм шиг бодлого явж ирснийг өөрчиллөө. Гаднаас орж ирж байгаа ажиллах хүчин 2012 оны 8 сарын байдлаар 25 мянга байсан бол энэ жилийн 2013 оны 8 сарын байдлаар 18 мянга болж буурсан. 7 мянган гаднаас авж байгаа ажиллах хүчнийхээ тов бид одоогоор буулгах чаддаг. Мөн үүнтэй уялдаад 2012 онд бид бүхэн бүгд 8 дахь Солонгос улсад хөдөлмөрийн гэрээгээр 2500 хүн явуулж исэн бол 2013 оны байдлаар энэ тов маань 1400 болсон. Тэгэхээр 1100-ээр Солонгост ажиллаж байгаа хүмүүс явхаа болж Монгол улстай шинэ ажлын байранд орж ажил хөдөлмөр эрхэлсэн байна гэсэн. Ийм эерэг дүнтэй статистик таарч байна. Монгол улсыг зөвхөн Улаанбаатар гэж ойлгож болохгүй. Тиймээс улс даяараа хөгжихийн тулд шинжлэлийн засгийн газар аль болох аймаг дүүрэг сумдад оруулах хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх чиглэлийг барьлаа.
Үүний үр дүнд ганц жилийн хугацаанд 3,000-аас доош хүн амтай суманд 150 сая, хүн ам ихтэй аймгийн төвд 700-аас 800 гаруй сая төгрөгийг жижиг дунд үйлдвэрлэлийн зээл хэлбэрээр сум хөгжүүлэх сангаас гаргалаа. Энэ нь орон нутагт эрх мэдлийг ойртуулах, иргэдийн санаа бодлыг тусгах, ажлын байр бий болгох гээд аймаг сумын онцлогоо харсан өгөөжтэй бодлого болсон гэж орон нутгийн иргэд хэлж байна. Энэ бүхнийг нэгтгэхэд үзүүлэх шинжлэлийн засгийн газар аймаг орон нутагт захиран зарцуулах эрх мэдлийг олгож, орон нутгийнхан яндан гагнах, цонх шиллэх асуудлаач их хурлын гишүүдээр дамжуулан төсвөөс гаргадаг байсныг өөрчилж чадлаа. Хэрэгцээтэй зүйлээ хийх эрхийг нь бид аймаг руу, сум руу өгсөн энэ явдал бол шинжлэлийн засгийн газрын томоохон хөрөнгө оруулалт болсон гэж үзэж байна. Жил болж байна. Тэгээд энэ ирэх үйл бол бид нэг ажлаа нэлээд дүгнэж үзнэ. Аливаа ажил сайнтай муутай тэнд ажиллаж байгаа удирдлагуудын бас арга барил, менежмент, тэгээд төрийн төлөөх сэтгэл, хүний төлөөх сэтгэл энэ зүйл нийлжээж явдаг учраас бол дийлэнх нь харьцангуй бас бололцооны ажиллаж байгаа. За зүгээр алдаатай зүйлүүд гарч байгаа дээр бол шинжлэлийн засгийн газар хөдөлмөрийн яам хяналт тавьж ажиллах юм зүйлүүд бол байгаа. За энэ чиглэлээр бол бас аймаг болгонд бол дунджаар 100,500 орчим ажлын байр бий болохоор төлөвлөж хөдөлмөрийн яам бас аймагуудтайгаа шууд харьцдаг бололцоог бүрдүүлж ингэж ажиллаж байна. Энэ бол бас үр дүнгээ өглөө. Шинжлэлийн засгийн газар мэрэгжилтэй ажилтан бэлтгэх ажлын гарааны жилээ эхлүүллээ. Нэг талаас аж ахуйн нэгжүүд хувийн хөвшлээс мэрэгжилтэй ажиллах хүчний захиалга ирдэг бол нөгөө талдаа ажил хий гэсэн хүн байдаг. Эдгээрийг хооронд нь уулзуулдаг газар нь хөдөлмөрийн төв бий ирж. Бодлогын чанартай асуудал маань хөдөлмөрийн яам дээр боловсруулагдаад тэрийг иргэн аж ахуйн нэгж ажил олгогчид хүргэх асуудал маань хөдөлмөрийн төв бий ирж дээр бас тодорхой эсвүүд нь зохицуулагдаж явдаг. Тэгэхээр мэдээж бид нар энэ хөтөлбөрийн хүрээнд бол олон томоохон ажлуудыг хийсэн. За тухайлбал эхний ажил маань энэ хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн технологийн дэд үтсийн асуудлыг бид нар шийдсэн байгаа юм. Өндөр хүчин чадалтай сервер, олон зуун ажил олгогч, ажил хайгч иргэд бид нар руу хандаад мэдээлэл өгөхөд тэрийг боловсруулалт хийгээд буцаад хүссэн мэдээлэл өгдөг ийм серверийг бий болгосон. За хоёр дахь энэ дэд үтсийн хүрээнд хийгдсэн ажил маань энэ мэдээлэл технологийн сүлжээ. Өөрөөр хэлэх юм бол бид нар энэ хөдөлмөрийн яамны харьяаны бүх хөдөлмөрийн хилцүүд түүний харьяаны улсын үйлдвэрийн газруудыг VPN сүлжээнд буюу шилэн кабелээр холбосон байгаа. Програм хангамжийн асуудал байна. Онлайн зарчмаар ажилладаг веб аппликейшн суурьтай програм хангамж. Өөрөөр хэлэх юм бол энэ програм хангамжийг ашиглаад интернет олж байгаа Монгол улсын өнцөг болонд байгаа ажилгүй иргэн, ажил олгогч, ажлын байрныхаа захиалгыг өгдөг. Ажилгүй иргэн нь интернетийн орчинд өөрийгөө бүртгүүлээд ажлын байраар хангах боломжтой ийм дэд үтсийг бид нар бий болгосон. За энэ маань манай хөдөлмөрийн яамны хэмжээнд хийсэн бас нэг томоохон брэнд ажил болж байгаа хаа. Хаана ямар ажлын байр байна, хэн ажил хайж байна гэдгийг мэдж болох интернет биржийг орон нутгийн иргэдэд хүргэх зорилгоор сум хороодод тусгай тоног төхөөрөмжийг суурилуулад байна. Энэ нь газар зүйн байрлал зайнаас үл хамаарч иргэн таныг ажлын байртай шууд холбох гүүр болох юм аа. E-бирж дээр та бүхэн очиод тухайн засаг захиргааныхаа нэгжээр хайж болно. Өөрөөр хэлэх юм бол өнөөдрийн байдлаар увсад 18 ажлын байр байна. Увсын ажлын байрыг хараад эндээс тохирох ажлын байраа сонгоод жишээлбэл өргөн гүнгийн өгөөж гэдэг компани маань удирдлагын чанартай туслах ажилтан хайж байна. Энийгээ бол ажил хайгч иргэн маань шууд хэвлээд авчих боломжтой. Тэгээд энэ дээр холбоо арих утас маань байгаа учраас холбогдоод ингэснээрээ бол ажлын байрны мэдээлэл бол иргэнд хамгийн ойр хүрж байгаа. За ажил олгогчтой ажлын байрны мэдээллийг бас нэг ажил хайж хүмүүст хамгийн ойр хүргэж байгаа ийм л хэлдэг байна. Иргэн таныг ажилдаа орлоготой болгох шинжлэлийн засгийн газрын зорилгын хүрээнд мэрэгжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдээр дамжуулан богино хугацаанд сургаж ажлын байранд хүргэж байна. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг өнгөрсөн 1 жилийн хугацаанд 23,000 хүүхэд төгсөж ажилтай болж, ингэснээр ажилтай орлоготой монгол хүний тоо нэмэгдэж, улсын хөгжил тэр хэрээр эрчимжиж байна.
За ер нь бол сүүлийн үед одоо ингээд үйлдвэрлэл бол Монголд одоо үндэсний үйлдвэрлэлээ төвжиж байна. Үйлдвэрүүд төвжиж байна. Улс орны бол гол баг нь улс орны хамгийн гол юм бол энэ үйлдвэрлэлтэй бас холбоотой. Дандаа бид нар бол гадаадын орон нутгаас тийм ээ хятад гэдэг юм уу эсвэл бусад улс орноос хамааралтайгаар хувьцаас тийм ээ бүх юмнууд авч байна. Сүүлийн үед бол яг үндэсний үйлдвэрлэл хөгжөөд бид нар бас ингээд дотоодынхоо брэнд, дотоодынхоо бүтээн төгөлдрүүдийг одоо бид нар хэрэглэх ёстой юм байна гэдгийг монголчууд бид нар ойлгоод эхэлсэн. Яагаад тэгэхээр тэр бүтээгдэхүүнийг хэрэглэснээр цаана нь хэдэн монгол хүн бас ажилтай, амьдралтай байх уу гэдгийг бол бид нар ойлгоод эхэлсэн. Он талаасаа ерөнх нь практик талаасаа төлөвлөгөө ордог. Энэ симулятор дээр ажиллаж байгаа бид нар ер нь давуу тал болж байгаа. Тэгээ ажлын байрны хувьд тэгвэл би өмнө Багнуурын хахад өөрөө ажиллаж байгаа орж ирсэн. Анхны гişмийн механизм экскаватор гэдэг байсан. Энэ сургууль орсноор бульдозер экскаватор авч сонссноо зэрэг олон төрлийн хүн гişмийн механизмыг сурах боломж илүү давуу талтай болдог. Яг үйлдвэрлэлээр бодитор сурахад бол маш их хэмжээний цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарцуулагддаг. Яар нь бол манай мэрэгжлийн бол хүнд машин механизмын операторууд бол хүнд машин механизмын симуляторуудыг бол хэрэглэж ирснээр ажлын байран дээр үүсдэг маш өндөр зардлуудыг энд хэмнэж, маш өндөр чадваруудыг энд эзэмших боломжтой. Яг практик дээр байгаа машинтай адил хэмжээний мэдрэмжтэй. Хүнд машин механизмын операторын чиглэлээр сурж байгаа инженер техникийн ажил ч юм уу ажилчдыг бол шууд үйлдвэр дээр гаргахад бол хүндрэл учирдаг. Өөрөөр хэлбэл хагас тэрбум төгрөгийн үнэтэй машин, 1 тэрбум төгрөгийн үнэтэй машинууд дээр дадлагжигч оюутнуудыг гаргахад бол маш өндөр зэрэглэлийн хариуцлага хүлээгдэж, тэн дээр өндөр төлбөрүүд яригддаг учраас орчин үед энэ симуляторуудыг ашигладаг болж байна. Энэ симуляторууд бол яг бод техникээс бол 60-аас 80% бод мэдрэмжүүдийг аваад өөрийн гэсэн чадамжуудаа эзэмшээд Өөр ажлын газар чинь зүгээр онд үзээд ирчихсэн шүү дээ. Тэгээд сүүлийн өдөрт нь шууд дадлаа. Энэ л симуляторт гараад тэгээд сүүлд нь бас онцгой гараад. Үүний дараа техник дээр гарах юм бол техникийн эдийн засгийн хувьд ч гэсэн мөн ажлын байран дээр техникүүдийг ажиллах гэсэн хялбар дүр төрхтэй болж ирдэг. Онол яг тодорхой хэмжээний үсэ дадлага дээр очлоо нөгөө бодиттой зүйл дээр хөвчлээ ажиллаа авчиж байгаа учраас ажлын байран дээр очиод нөгөө хүүхдүүд маань өөрсдөө за энэ эдийн адинг маань ийм зүйлээ гэдэг бол тодорхой хэмжээ мэдсэн байдаг учраас ажилч бол хурдан сураад гарамжхад бол хурдан байдаг. Ерөнхийдөө бол Монгол улсад бол их дээд сургуулиуд бол түгээмлээ шүү дээ. Хаасаагүй хүн болгонд төгсөж байна. Ба захын наад захын худалдагч цэвэрлэгч хөдөлгөөд үзэлтэй байна тийм. Гэтэл тухайн хүмүүс ажил хайгаад явдаг. Яг тэр одоо төгссөн мэрэгчлэр нь ч гэдэг юм ажлын байр маргахан бизнесийн удирдлагч гэдэг юм уу, юугаарч гэдэг юм уу. Тийм ээ. Гэтэл манай сургуулийг төгссөн тохиолдолд жишээлх юм бол сүлжигч байдаг юм уу, эерэгч байдаг юм уу, тийм хөнгөө үйлдвэрээр төгссөн ч байж болно тийм ээ. Автын чиглэлээр ч байдаг юм уу төгссөн байхад бол ажлын байрны хувьд 100% баталгаатай. Тухайн үйлдвэр ямар ажилтны хэрэгтэй байна? Тийм ээ бид нар дотор нь ажиллаулахаар энэ үйлдвэрд ингэж ажиллахын гэх юм байна гэд төгсөнгүүтээ шууд тухайн одоо үйлдвэрээс манай сургууль гэх юм бол шууд энэ хүүхдийг одоо энэ ажлын байран дээр авъя. Одоо ингээд дадлагчаад ингээд гарцсан гээ тий. Яагаад гэвэл дадлага хийчих учраас ингээд авдаг тийм ээ. Эргэн таны хүссэн ажлын байр олох орлогыг ойртуулах үүднээс хөдөлмөрийн яам, аймаг, дүүрэг бүрд хөдөлмөрийн хилцээг байгууллаа. Хөдөлмөрийн хилцэс эргэн таныг ажил олгогчтой уулзуулж, таны хүсэж байгаа тэр ажлын байрыг танд олж өгнө гэдэгт итгээрэй. Олон залуус таныг ажилтай, орлоготой болгох гэж ажиллаж байна. Сая хөдөлмөрийн хилцэс байгуулагдаж ажилласны нэг давуу тал ач холбогдол нь бол хөдөлмөр эрхлэлтийн талаар одоо ер нь ажилтай орлоготой байвал өрх маань хөгжин, иргэн маань орлоготой байна. Тэгээ улс хөгжин гэдэг одоо бас бодлогыг бол манай хилцэс бол дүүрийнхаа нутагт дэвсгэж иргэдийн бас төлхөө харуулж ойлгоцол зорилгоор ажил олгогчдын зөвлөгөө хийж байна. Бас хороодынхон засаг дарга зохион байгуулагч хэсгийн ахлагч нарын дунд мэдээлэл сурталчилгаа хийснээр манай хилцэд одоо хандан үйлчлүүлэгчдийн тоо бол нэлээд өсөж байгаа. Тухайлх юм бол одоо эхний энэ ажилласан хугацаагаар бол манай хилцэд хандаж үйлчлүүлэгчдийн тоо ер нь өмнө халамжийн хилцэд хамтарч ажилласнаас бол илүү 3 дахин илүү өссөн. Энэ нь бол бас болохоор хөдөлмөрийн хилцэс хөдөлмөр эрхлэлтийн бодлого, ажил эрхлэлтийг бас иргэд маань энэ дангараа бодлогын хилцэс байгуулагдсантай холбогдол одоо үйлчилгээг авах ажилтай бодол талаар илүү одоо ойлгоц бас бид нартай бас хандах хандлага нь өөр болж байгаа. За Баянгол дүүргийн хэмжээд нийт 192,614 нийт хүн амтай. Үүнээс ажилгүй иргэдэн 4185 гэж статистик тоо мэдээлэл өгдөг.
Манай хэлцэд идэвхтэй ажил агчаа бүртгэгдсэн 7812 байгаа. Үүнээс манай ажил зуушлах үйлчлэг нь 1339 хүн амрагдсан байгаа. Эхний 3 удирлын байдлаар тэгээд ажлын байранд шинэ ажлын байртаа олсон иргэн бол 613 байгаа. Байнгын ажлын байртаа болно гэдэг чинь байнгын орлоготой тий өрхийн амжиргаа дэвшлэн олон талын ачууд бодолтой л тий. Тэгээд гэртээ сууж байгаа ажилгүй залуучууд ажилгүй иргэдээ хөдөлмөрийн хэлцүүдтэй хандаач гэж ажилтаа болооч. Хөдөлмөрийн яам өнөөдөр ажилгүй байгаа иргэдээ ажилтаа болгосноор бодлого хязгаарлагдахгүй. Дунд болон урт хугацаанд Монгол улсад барилгачин хэрэгтэй юм уу, замчин хэрэгтэй юм уу гэдгийг судалж тогтоохоор хөдөлмөрийн судалгааны институтыг нээсэн. Хөдөлмөрийн судалгааны хэлцийнхэн ямар ажлын байр хиттэй хэрэгтэй болохыг тодорхойлсноор хөдөлмөрийн зах зээлийн бодлого тодорхойлогдно. Хөдөлмөрийнхээ хууль эрх зүйн орчныг шинжлэх журмуудын сайжруулах юм зүйлүүд байна. Ялангуяа Монгол улсад бол гаднаас олон хөрөнгө оруулагчид бас орж ирж байна. Ажлын байран дээр ажиллаж байгаа монгол хүн гадаад хүн хоёрын зардал цалин хөлсөн зөрүүтэй байна гэж байна. Энэ нөхцөлийг бий болгохын тулд бид нар эрх зүйн орчноо сайжруулах хэрэгтэй. Тэр төвшний хэмжээний дэлхийн жишгт нийцсэн ажлын байрны нөхцөл тэгээд дэлхийн жишгт нийцсэн мэрэгжилтэн байлгах шаардлагатай учраас эрх зүйн орчноо нэгдүгüүрт нь сайжруулъя гэж олон улсын хөдөлмөрийн байгууллагатай бид нар ажиллаж байна. Нэлээд сүүлийн жилүүдэд хийгдээгүй чиглэлээрээ олон улсын хөдөлмөрийн байгууллагын бас Монгол улсыг зорж бид бас санал бодлоо гэж. Өнөөдрийн боловсруулсан хуулиуд дээр олон улсын жишгийн хэмжээнд энэ хөрөнгө оруулалттай байгууллагуудаар яаж хандах юм, яаж ажилчин хүний эрхийг хамгаалах юм, яавал ижил төрлийн ажил хийж байгаа хүн тодорхой хэмжээний ижил цалин хөлс авах ёстой гихмичлэн асуудлуудад тусгасан ийм хуулийн төсөл дээр 3 тал ажилласан. Барилга дээр ажилладаг, эрчим хүчний салбарт ажиллаж байгаа, зам дээр ажиллаж байгаа залуучууд ямар бодолтой вэ гэхээр бид нэр үнэхээр энэ Улаанбаатараас сайн шинд орох зам дээр бид нэр ажиллаад дараа нь энэ зам дээр явж байхдаа аав ч гэдэг юм уу те, найз ч гэдэг юм уу цагтаа энэ зам дээр бид нэр ажиллаад энэ бүтээн байгуулалтанд гар бие оролцоод хөлсөө туслуулсан шүү гэдэг хойч үедээ найз нөхөдтэй ярьж байхад их урамтай, зоригтой байх. Тэгэхээр тэр залуучуудыг л бид нэг ингээд аль болох хөдөлмөр эрхлээч та бүхэн энэ бүтээн байгуулалтанд бас гар бие оруулж тэгээ хөдөлмөрийн үр шим гэдэг ямар гэдгийг бас өөрсдөө мэдрээд байнгын ажилтаа болоод урам зоригтой л болж манай залуучууд. Тэгэхээр дараа жилийн бүтээн байгуулалт дахиад эхлэн хавраас дахиад бүтээн байгуулалт маш том бүтээн байгуулалтууд эхлэн энэ дээр энэ залуучуудыг бүгднийг нь бас ажиллаачаа гэж залуусаа бас өрмөр. Өнгөрсөн 1 жилийн хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192 мянган төгрөг болж хөдөлмөрчин иргэдийнхэн эрх ашигыг хамгаалж чадсан бол жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт хөрөнгө оруулснаар 35 мянган хүнийг хийдэг ажилтай авдаг цалинтай болголоо. Мөн орон нутагт нэг жилд 8 мянга орчим ажлын байр шинээр бий болгож эдийн засаг, уул уурхай, барилга, зам тээвэр, аж үйлдвэрийн салбарт 7 мянган мэргэжсэн ажилтныг бэлтгэн ажлын байраар хангаж чадлаа. Шинжлэлийн засгийн газар бол гэрээсээ гараа. За тэгээд хөдөлмөрийн янз бүрийн үйлчлэгээ үзүүлдэг энэ хөтөлбөр төслүүдээр ирь. Бид танд туслах бас боловцоо байна гэсэн ийм сэтгэл зүйг бий болгосон учраас бол 115 мянган хүн энэ саналаа ирүүлээд за эдгээрээс нэг 63% нь бол бас тодорхой хэмжээний зуучлалуудаа авсан бол бас нэг том алхам гэж ингэж бодож байна. Тийм учраас бид ажил хийх хөдөлмөрлөх сэтгэлтэй хүн болгонтой хамтран ажиллах бололцоотой. Гэртээ шигдээ суугаад байгаа хүнийг бол хаанаас бид нар айл болгон руу орж хаалган цохиж орж гаргаж чадахгүй шүү дээ. Тийм учраас юм хий бүтээ гэсэн эрмэлзэллүүд бол бас өнгөрсөн жилийн судалгаагаар бол ажил хийх сонирхолтой хүн их бага байсан бол бас би юм хийх ёстой байна гэсэн эрмэлзэл хүмүүст төрүүлж чадсан ийм жил болсон. Бид нэр Солонгост очиж харбор ажил хийхэ байлээ. Монгол улсад манаас сайхан ажлын байрууд бий болж байна. Бүтээн байгуулалтууд их явагдаж байна. Энэ дээр бас хөдөлмөрөө зориулъя гэдэг энэ манай залуучдын бас тийм сайхан сэтгэл зүйтэй болж өөрчлөгдөж байна. Гэхдээ өөрийнхөө үнэлэмжийг дэвшүүлэхийн төрд бүртгүүл. Нийгмийн татгалд татвараа тушаацсан цалин хөлс авдаг энэ хүнийг л ажилтаа гэдэг нь шүү дээ. Тийм учраас гараад ажиллаа бас хөдөлмөрлөө. Та хөдөлмөрлөх юм бол ажиллах юм бол бас Монгол улсад бол бас бололцоогоо энэ бололцоог шинжлэлийн засгийн газар олгож өгнө. Энэний төлөө хөдөлмөрийн яамыг байгуулсан. Шинжлэл бол сэтгэл гарган хийх ажил юм. Шинжлэлийн засгийн газар